Түүх гэдэг бол дандаа ялалт, баатарлаг үйлсийн жагсаалт биш. Түүх бол ихэнхдээ зориуд бичээгүй, зориуд нуусан. Эрх мэдэлд ялагдсан үнэн байдаг бөгөөд өнөөдөр бид Хятадын эзэн хаадын түүхэнд бараг хэн ч ил дуугарч ярьдаггүйч ордны дотор боддоор оршиж байсан байж магадгүй хамгийн цээртэй, хамгийн аимшигтай сэдвийн тухай тасралтгүй ярив. Энэ бол хүсэл тачаалын тухай түүх биш. Энэ бол цус, айдас, эрх мэдэл, задралын тухай түүх юм. Эртний Хятадд хаан гэдэг жирийн хүн биш, түүнийг Тэнгэрийн хүү гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ ойлголтоор хааны цус бол Бурхан Тэнгэрээс заяасан жирийн хүнийхээс өөр ариун онцгой гэж итгэдэг байв. Ийм итгэл үнэмшил бий болсон мөчөөс эхлээд нэг аюултай асуулт гарч ирдэг. Хэрвээ хаан Тэнгэрийн цустай юм бол тэр цусыг энгийн хүний цустай холих нь буруу биш гэж үү? Ингэж бодсноос эхлээд хаад гэрлэлтийг хайр сэтгэлээр бос цусны тооцоогоор хийж эхэлсэн бөгөөд хинтээ гэрлэх вэ гэдэг нь хэнийг хайрлаж байна вэ гэдгээс илүү ямар цус хойлолтож байна вэ гэдгээр шийдэгддэг болсон. Ийм учраас энгийн айлын эмэгтэй хааны хатан болно гэдэг бараг боломжгүй зүйл байж харин ордны доторх ухсаа нэгтэй. Холбоо сүлбэтэй эмэгтэйчүүд илүү аюулгүй сонголт гэж үзэгддэг болсон. Үүний зэрэгцээ хааны ордон гадаад ертөнцөөс тасарч дотоод хүрээ улам битүүрч, энэ битүүрлийн дунд хамгийн аюултай үзэгдэл урган гарсан нь цус ойртолт байв. Гэхдээ Хятадын түүхэн бичигт цус ойртолт гэдэг үг шууд хизээж гардаггүй. Учир нь күнзийн суртахуунд эцэг их ах дүүгийн харилцаа хамгийн ариун, халдшгүй ойлголт бол түүхчид ийм зүйлийг шууд бичвэл өөрсдөө ялагдах эрсдэлтэй байсан. Тиймээс тэд код үг хэрэглэдэг. Ёс алдагдсан, ордны дотоод байдал замбраагүй болсон, их хатан хит нөлөөтэй болсон гэх мэт өгүүлбэрүүдийн цаана ихэнхдээ хориотой харилцааны с жиг нуугддаг. Зарим хаад ахынхаа эхнэрийг хатан болгож, зарим нь хүүгийнхээ бэрийг өөртөө татсан тухай баримтууд албан ёсоор улс төрийн гэрлэлт гэж бичигддэгч бодит байдал дээр энэ нь цусны хилд авсан хэрэг байв, гэвч эдгээрээс ч илүү айдас төрүүлдэг. Хамгийн их маргаантай, хамгийн их нуусан сэдэв бол их хатан ба хаан болсон хүүгийн харилцааны тухай зурглууд юм. Жишээ нь Han улсын импрес Лю Жи хэмээх эмэгтэй, түүний хүү Хан Хуйди хоёрын харилцаа түүхэнд хаан ихийн үгнээс огт гардаггүй. Их хатан ордныг бүрэн атгсан, хаан ихээсээ айж амьдардаг байсан гэж бичигдсэн байдаг бөгөөд зарим хожуу үеийн түүхчид энэ хяналт сэтгэл зүйн хувьд хэвийн бос, ёс суртахууны хилд дэндүү ойр байсан байж магадгүй гэж таамагладагч шууд цус ойртолт байсан гэх ганц өгүүлбэрч албан ёсны сурвалжид байдаггүй. Энэ нь бодит байдал байсан ч бичигдээгүй, бичигдсэн бол устгагдсан байх магадлалтайг илтгэн. Үүнтэй адил Умард Вэ улсын импрес Довгор Пин болон түүний хүү император Сяун хоёрын харилцаа мөн адил маргаантай. Их хатан хүүгийн хувийн амьдралыг хид хянаж, хинтээ уулзах, хинтээ гэрлэхийг хүртэл шийддэг байсан тухай тэмдэглэл бий бөгөөд зарим сурвалжид хийн нөлөө ёс суртахууны хилд авсан хэмээн кодлон бичсэн байдагч орчин үеийн судлаачид үүнийг шууд бэлгийн харилцаа гэж нотлох баримт байхгүй. Харин эрх мэдлийн хувьд хэвийн бус ойр холбоо байсан нь тодорхой гэж үздэг. Харин хамгийн харц сургалтай, хамгийн их доромжлогдсон жишээ бол Умард Ци улсын импрес Довгор хүү болон түүний хүү император Хожуу нарын тухай түүхүүд бөгөөд дайсны сурвалжид их хатан ба хаан хүүгийн харилцаа ёс зүйгүй болсон. Ордонд хил хязгаар устсан хэмээн бичигдсэн ч эдгээр бичих нь ухсаа солигдсны дараах ялсан талын түүхт бол үнэн эсхийг батлах боломжгүй. Гэвч Умард Ци улс бүхэлдээ ёс суртахууны задралаараа алдартай династи байсан нь ийм цурхал яагаад амархан тархсныг ойлгуулдаг. Эдгээр бүх жишээ нэг зүйлийг харуулдаг. Эртний Хятадд хаан нас барсны дараа бага насны хүү хаан болж бодит эрх мэдэл их хатны гарт шилждэг. Цэрэг санхүү шүүх томилгоо бүгд их хатны зөвшөөрлөөр явж. Залуу хаан бол зүгээр л нэр төдий орших тул их хатан бодит хаан болж хуурдаг. Харин түүний эргэн тойронд эрх мэдэл хүссэн ноёд жанжид. Угсаа залгамжлалыг өөрчлөхийг хүссэн бүлэглүүд бий болж тэд их хатныг шууд унгаж чаддаггүй учраас ёс суртахууны дайралт хийж эхэлдэг. Их хатан хүүгээ хит нөлөөлж байна, хаан ихийн үгнээс гардаггүй. Ордонд ёс алдагдсан гэх мэт өгүүлбэрүүд аажмаар гүнзгийрч эцэст нь их хүү хоёрын харилцаа хилд авсан гэх хамгийн харц сургал болон хувирдаг. Зарим түүхчид үүнийг бодит байж магадгүй гэж үздэг. Учир нь эрх мэдлийг бүрэн хадгалах цорын ганц арга нь хаан хүүгээ сэтгэл зүйн ёс суртахууны бүрэн хяналтад байлгах байсан байж магад. Харин нөгөө хэсэг нь үүнийг ялсан талын бичсэн цэвэр гүтгэлэг гэж үздэг. Ямар ч тохиолдолд ийм цурхал гарсан мөчөөс эхлээд тухайн династи дотроосоо ялзарч эхэлдэг. Хаан сул дорой харагдаж, итгэл алдарч, ноёд бослого санаархаж, улс гадаад дайснаас биш дотоод задралаас болж нуран ундаг.
Цус ойртолтын уурныг аимшигтай үр дагавар бол удам доройтол бөгөөд ордон дотор дахин ойрын цустай гэрлэлтийг давтахад цус дорой өвчнөд амархан өртдөг, шийдвэр гаргаж чаддаггүй хаад олширч ийм хаан төрийн хувьд үхэл болдог. Түүхэнд олон династи дайнд бус ордны доторх ялцарлаас болж мөхсөн нь санамсаргүй зүйл биш. Хятадын сонгодог зохиолууд энэ сэдвийг шууд хэлдэггүй ч далдаар байнга өгүүлдэг. Ах дүүгийн эхнэртэй холбоо угсаа доторх ёс суртахууны задралт. Гэр бүлийн хил алдагдсан тухай дүрслэлүүд нь тухайн нийгмийн тойл болж өгдөг бөгөөд эдгээр нь зүгээр нэг зохиол бус харин хаан төрийн систем дотроо хэрхэн ялцарч байсны дохой юм. Яагаад энэ сэдвийг өнөөдөр чи ярих дурггүй вэ гэвэл хаан гэдэг ариун дүрийг нургах аюултай. Тэнгэрийн хүү гэдэг ойлголтыг хүн болгож хувиргах аюултай учраас харин хүн гэдэг алдаа гаргадаг, нүгэл үлддэг. Айдсаар шийдвэр гаргадаг амьтан тул түүхчид энэ сэдвийг балсан, годолсон, эсвэл бүр устгасан, бидэнд үлдсэн тасархай өгүүлбэр, маргаантай тэмдэглэл, нам дарагдсан үнэн юм. Эцэст нь хэлэхэд цус ойртолт бол ганц хоёр гажихааны түүх биш. Энэ бол хаан төрийн систем хэд битүүрсний үр дагавар. Цусыг хамгаална гэж оролдоод төрийг хордуулсан түүх бөгөөд хаад өөрсдийгөө Тэнгэрийн хүү гэж бодсон ч Тэнгэрийн цус хүний нүглээс хамгаалж чадалгүй харин ч эсрэгээрээ нууцсан нүгэл нь династиудын булш болсон. Тиймээс түүхийг уншихдаа бичснийг нь биш бичээгүйг нь хар. Хамгийн аимшигтай үнэн тэнд нуугддаг.